Сүхбаатар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 9-р хуралдаанд Сүхбаатар аймгийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах дасан зохицох 2025-аас 2030 он хүртэлх үйл ажиллагааны төлөвлөгөөг одоо ботлуулах гэж байна. Энэ үйл ажиллагааны төлөвлөгөө маань 2 тэргүүлэх чиглэлтэй 14 зорилттой 78 арга хэмжээ бүхий төлөвлөгөө байгаа. Энэ төлөвлөгөөний гол зорилго нь гэх юм бол уур амьсгалын өөрчлөлт дэлхийн хэмжээнд дэлхийн бүх улс орнд явагдаж байна. Тэр дундаа Монгол улсд бол Монгол улс бол мал аж ахуй, хөдөө аж ахуйн орон, тэр утгаараа байгалийн гамшигт үзэгдэл тохиолдож, энэнгээрээ бас нэлээд их хохирол Монгол улс амьсж байна. Тийм учраас энэ төлөвлөгөөг боловсруулж уур амьсгалынхаа өөрчлөлтийг яаж сааруулах вэ, яаж дасан зохицох вэ гэдэг төлөвлөгөөгөө аймгийн хэмжээндээ хийж байна. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулна гэдэг ойлголт маань төл шалтгаалт буюу одоо автомашины утаанаас машинаас гарч байгаа утаа, агаарыг бохирдуулж байгаа энэ химийн элементүүдийг их усүр дээр нь яаж бууруулах вэ гэдэг энэ ойлголтыг хэлж байгаа. Дасан зохицох гэдэг нь болонгууд уур амьсгалын өөрчлөлт нэгэнт бий болчихсон энэ үед гамшигын эрсдлийг яаж даван туулах уу, яаж өрсөн сэргийлэх үү, гамшигт нэрвэгдэхгүй тулд одоо малчт маань яаж малаа эрчимжүүлэх үү, яаж бэлэн байдалд бий болох уу, за одоо гамшигт нэрвэгдсэн тохиолдолд малчтайгаа одоо яаж одоо ажлын байраар хангах уу гэдэг талаас нь бид нар төлөвлөгөөгөө боловсруулад хэрэгжүүлэхээр ингээд зорж байна.